Okay, now just remember everything I taught you and you'll be fine. Okay, here we go. Okay, now just remember everything I taught you and you'll be fine. Here we go. Just remember. Remember гэдэг нь санах гэсэн үг. Одоо сайн санаарай. Everything бүх зүйлийг I taught you. Би чамд заасан. Teach гэдэг үг нь заах гэсэн үг. Teach-ийн өнгөрсөн цаг нь taught. And you'll be fine. You will be fine. Чи зүгээр байх болно. За миний заасныг зөв хийж чадах юм бол сайн унж чадна гэсэн. Here we go. За явцгаая. Ready? Set. Wait, this seat is really uncomfortable. Ready? Set. Бүх юм одоо байрандаа гэсэн утгаар илэрхийлж байгаа. Set. За ямар нэг юмрын одоо машин унах гэж байгаа, дугуй унах гэж байгаа тохиолдолд бүх юм чи бэлэн үү, бүсээ зөөсөн үү, тэг гараар рул дээр тавьсан уу тэгсэн тохиолдолд set хийсэн гэсэн үг. Wait, this seat is very uncomfortable. Seat гэдэг нь бол суудлыг хэлж байгаа. Сандал гэдэг чинь бол өөр үг гэдэг штэ тийм. Chair гэдэг. Seat суудал, машины суудал, дугуйны суудал, кинотеатрын суудал модал эдгээр бүгдээрээ seat хүн суудаг зүйлийг seat гэж хэлдэг. Very маш их uncomfortable. Comfortable гэдэг нь тухтай гэсэн үг. Uncomfortable болохоор маш тухгүй юм байна. Maybe before we start, we should just get another one. Maybe before we start, we should get another one. Phoebe аль болох дугуй унахгүйс зайлсхийж штэ. Before өмнө нь гэсэн үг. We start эхлэхээсээ өмнө гэсэн үг. We should get авах another one өөр нэг гэсэн үг. Тэгэхээр энэ суудал маш тухгүй учраас өөр суудал авъя. Perhaps like an airplane seat or a beanbag chair. Perhaps like an airplane seat or beanbag chair. Maybe тайлхан perhaps гэж үг байдаг. Энэ бас магадгүй гэсэн утгаар илэрхийлдэг. Like an airplane seat. Онгоцны сандал шиг сандлыг суудлыг хэлж байгаа тийм. Airplane seat. Like гэдэг нь бол дуртай гэдгээс гадна дахиад тэрэн шиг, энэн шиг гэдэг утгаар илэрхийлдэг. Or эсвэл a beanbag chair. Beanbag chair гэдэг нь болохоор шидэл тавьчдаг нэг юм ил дотор эсэлтэй юм шиг нэг сандлыг хэлдэг штэ. Тэрийг хэлж байгаа. Phoebe, you can't get out of this. Okay, you have to learn how to ride a bike. Phoebe, you can't get out of this. За, чи энэс зайлсхийж чадахгүй шүү, энэ байдлаас гарч чадахгүй шүү гэдгийг ийм үгээр илэрхийлдэг. Get out гэдэг нь гарч явахыг хэлж байгаа. Of this гэхээр энэ процесс, энэ үйл явдлыг хэлж байгаа. Тэгэхээр чи энэ үйл явдлаас гарч чадахгүй шүү энэ байдлаасаа. Okay, you have to learn how to ride a bike. You have to learn гэдэг нь чи заавал сурах хэрэгтэй. Ер нь have to гэдэг үг бол ямар нэг юм заавал хийх хэрэгтэй гэдэг утгаар илэрхийлдэг. Learn сурах. How to яаж ride a bike. За дугуй унахыг ride a bike гэж хэлнэ. Машин унахыг drive a car гэж хэлнэ. Тэгэхээр тохоо дугуйтай юмс болгоныг яаж унахыг нь бид нар бол унах гэдгээр нэг үгээр хэлдэг бол англи хэлэнд болохоор өөрөөр хэлдэг юм. Тэгэхээр дугуйг унахыг ride a bike гэж хэлнэ. Why? Why do I have to learn? Why do I have to learn? Би яагаад заавал сурах ёстой гэж. Well, in case of an emergency. In case of emergency. За яаралтай тохиолдолд. За бид нар төрөгний тэргийг emergency car, emergency truck гэдэг те. Ямар нэг яаралтай үйл явдал тохиолдолд бэлэн байх хэрэгтэй гэдэг утгаар яаралтай тохиолдолд. What kind of emergency? What kind of emergency? Ямар төрлийн ямар яаралтай тохиолдол аж болох уу асууж те. Kind of гэдэг нь ямар нэг юм төрлийг хэлдэг. It's kind of good, it's kind of bad. юм бол сайн, муу төрлийн гэсэн утгаар хэлж байгаа. Well, what if a man comes along? Well, what if a man comes along? Well, what if хэрвээ ямар нэг a man comes along эрэгтэй хурж ирээд And puts a gun to your head and says, "You ride this bike, or I'll shoot you." and puts a gun to your head and says put гэдэг чинь тавих гэсэн үг. Толгоонд буу тулгах гэдгийг put a gun гэж хэлдэг байна. To your head чиний толгой руу. Тэгээ нэг эрэгтэй ирээд чиний толгороо буу тулгаад and says тэгээд хэлнэ. You ride this bike. Чи энэ дугуйг ун. Or
Эсвэл I'll shoot you. I will shoot you. Ирээдүйн цагтаар чамайг буудах болно шүү. Ингэж хэлвэл яах юм бэ? Okay. I would ring the bell to distract him, and then I would knock the gun out of his hand with a Chinese throwing star. Тэнгүүд Phoebe тэрэнд нь хариулж байгаа. Okay, I would ring the bell to distract him. Ring the bell гэдэг нь хонх дуургах гэж байна. Ring гэдэг нь өөрөө дуу чимээг нь хэлж байгаа. Bell нь бол өөрөө хонх. Хонхоо дуургах. To яах гэж дуургах юм. Distract him. Distract гэдэг нь сатааруулах гэж байна. Ямар нэг анхаар төвлөрсөн юмнаас сатааруулахыг distract. Дугууныхаа хонхыг дуургаж сатааруулаад. And then I would knock the gun out of his hand with a Chinese throwing star. Дараа нь яа нэх юм сатааруулсныхаа дараа гараас нь бөөг нь булааж аваад өөрийгөө хамгаалах урлаг дээр урлагийн хичээлүүд дээр кино мэнээр гардаг ч хүн өөдөөс нь буу тулгцсан байхаар бөөг нь эргүүлээд ингээд гараараа аваад идэгтэй тэр үйлдэлийг хэлж байгаа. Chinese throwing star гэдэг нь болохоор бидний мэдгээр нөө нинжагийн од байдаг штэ. Тэрийг тийгээд гараас нь бөөг нь булааж авчаад би нинжагийн од шиднэ гэж. Дугуй унахгүй тулд шалтак хэлжээ те.